Хүнсүдэ аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн яамыг Дархуул аймгаас нийслэл Улаанбаатар хот руу буцаан нүүлгэх шийдвэр одоогоор гараагүй байна. Тухайн яамыг нүүлгэх асуудлыг засгийн газар бус улсын хурал шийдэх бүр хэрэгтэй. Тиймээс дахин парламентын төвшөнд шийдвэр гарвал нүүх боломжтой гэж Хүнсүдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Бадамсар мэдгдсэн байна. За мөн тэрээр одоогийн байдлаар Хүнсүдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам Дархуул аймагт үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна гэсэн байна. Ерөнхий сайд бол тодорхой хариулсан шүү дээ улсын хурлын чуулган дээр. Энийг олон гишүүд асуусан. Дахан дуу яагаад нүлгсэн юм бэ? Буцааж авчрах юм уу гэдэг намайг томилогдох гэж үү дээ. Тэгэд ерөнхий сайд юу гэж хариулсан гэхээр улсын хурлын гишүүд шийдвэр гаргасан улсын хурлын гишүүд нүүлгэх хэсэг асуудлыг шийднэ гэж хариулсан. Би ерөнхий сайдын одоо шийдвэрийг дагана. Өөрөөр хэлбэл ерөнхий сайдын кабинетын гишүүн учраас ерөнхий сайд их хурл энэ шийдвэрээ өөрчлөл нүүж ирнэ гэсэн үг тийм үү? Өөрсгөл эндээ байсан үгүй гэдгийг хариу өгсөн шүү дээ. Шууд шийдвэр гаргаад өнөөдөр нэг сайд одоо нүүлгээд нэг сайд буцаад авчирдаг тийм одоо хүнийг тоглосон хүний эрхэнд алдсан зүйл байж болохгүй шүү дээ. 60 гаруй албан хаагчийн байрны урьдчилгааны 30% буюу 3-аас 4 тэрбум төгрөгийг хөдөө аж ахуйн биржийн одоо хуримтлуулсан ашигаас нь гаргаж өгсөн юм бэл. Энэ дээрээс аудит дүгнэлт гаргасан байдаг тийм. Тэгэхгүй бол нөгөө 60 гаруй албан хаагчийг тэнд очиж байрыг шийдэхгүй бол хүмүүс нүүж очихгүй байсан юм бэл. Тийм учраас байрыг шийдэх замаар энэ хүмүүсийг нүүлгэсэн гэж хэлж байна.